Ингээд та бүхэндээ сонголтын талаар товч ойлголтыг хүргэе. Бид алхам тутамдаа сонголт хийх хэрэгцээ шаардлагатай тулгардаг. Шоудгуу аль эсвэл хичээлээ хийх үү? Мөн Эдвардыг сонгох уу, Джейкобтой хамт байх уу гэдэг нь Беллагийн хувьд бас л хүндхэн сонголтуудынх нь нэг байсан. Эсвэл 4-р курсын бидэнд яг одоо ямар асуудал гарч ирж байна гэж ажил хийж практик ур чадвараа сайжруулах уу, аль эсвэл академик мэдлэгийг гүнзгийрүүлэхээр үргэлжлүүлэн сургууль сурах уу? Миний амьдралын энэ өдөр миний өмнө нь хийж байсан олон сонголтуудын нийлбэр юм. Цаашлаад миний ирээдүй миний өнөөдрийн хийж буй сонголтуудаас шалтгаалдаг. Яг үүнтэй адилаар улсын хооронд маань олон чухал сонголтууд хийгддэг. Жишээ авч үзье л дээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар элбэг дор жалалт байгуулах болов уу? Аль эсвэл өөр нэгэн X нөхөр сонгогдох болов уу? За тэгээд бас нэгэн асуудал нь Монгол улсад өргөн төмөр зам нь хэрэгтэй юм уу? Аль эсвэл нарийн төмөр зам нь тавигдах гээд байгаа юм уу? Бүү мэд. Уул уурхайг тойрсон мянган асуудлын нэг болох гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь бодлогын хувьд зөв эсвэл буруу аль нь болох? Мөн түүхийн хуудсыг сөхвөл сүхэн ахын хувьд гарч ирсэн сонголт болох хувьсгал хийх үү болох уу гэдэг ч мөн адил хамаарна. За энэ бол мэдээж бяцхан хошигнол байлаа. Өнөөдрийн Монгол гэдэг бол өмнө нь хийж байсан сонголтуудын нийлбэр юм. Монгол улс өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхдээ зоримог сонголтоор дүүрэн арвин түүх бүтээсээр иржээ. За ингээд алдагдсан боломжийн үртгийн талаар онлын асуудалтаа орцгоё. Олон сонголтын боломжоос аль нэгийг сонгосноор сонгоогүй үлдсэн боломжийг үр ашгийг алддаг. Үүнийг л эдийн засгийн ухаанд алдагдсан боломжийн үртэг гэдэг байгаа юм шүү дээ. Эдийн засаг гэдэг тэр чигээрээ сонголтын шинжлэх ухаан. Үүнтэй уялдан алдагдсан боломжийн үртэг бол алдагдаж байгаа ашигт чанар буюу сонгогдоогүй үлдсэн зүйлийн үнц нь гэж эдийн засгийн онол тодорхойлсон байдаг. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүн болон нөөцийг бүхий л боломжит хэмжээнд нь хүртэл ашиглаагүйгээс болж алдагдсан үр ашиг гэж бас ойлгож болно. Эдийн засгийн үүднээс мөнгөөр илэрхийлэгдсэн алдагдсан боломжийн үртэг нь төслийн эдийн засгийн шинжилгээнд их нэмэгдэл орц гарцын хэмжигдэхүүн болж өгдөг. Тэгвэл анх хизээ хэн гэдэг хүн энэ ойлголтыг гаргаж ирсэн юм болоо. 1914 онд Австрийн эдийн засагч Фридрих фон Вайзер өөрийн номонд алдагдсан боломжийн үртэг хэмээх ойлголтыг тусгаж өгсөн. Францын сонгодог эдийн засагч Фредерик Бастиат 1848 онд өөрийнхөө юу харагдаж юу үл харагддаг вэ хэмээх эссэндээ анх тусгасан гэгддэг гэлээ. Харин одоо энэхүү эдийн засгийн үндсэн ойлголтыг дүрсэлж үзүүлсэн графиктай танилцъя. Алдагдсан боломжийн үртгийн график буюу үйлдвэрлэлийн боломжийн мөрийг энгийнээр тайлбарлавал эдийн засгийн их усүрийг ашиглан хийж байгаа хоёр бүтээгдэхүүний боломжит хослолуудыг илэрхийлсэн мөрөө юм. Жишээлбэл зах зээл дээр нийт 6000 галлон сүү 3 машин гэсэн ердөө 2 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэж саная л да. Тэгвэл 6000 галлон сүү нь үйлдвэрлэвэл огт машин үйлдвэрлэхгүй гэсэн үг. Яагаад гэвэл илүү нөөц бололцоо эдийн засагт байхгүй юм чинь. Тэгэхээр 3 машин үйлдвэрлэснээс олох байсан ашиг нь бидний яриад байгаа нөгөө алдагдсан боломжийн өртөгч юм шүү дээ. Эдийн засагт байгаа их усүрээ ашиглан 5000 галлон сүү нэг машин зэрэг үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Энэ үеийн алдагдсан боломжийн өртөг нь 1000 галлон сүү болон 2 машин үйлдвэрлэснээс олох ашиг болно. Нөөц бололцоогоо ашиглан 3000 галлон сүү 2 машин үйлдвэрлэснээр алдагдсан боломжийн өртөг нь 3000 галлон сүү 1 машин үйлдвэрлэснээс олох ашиг юм. Харин 3 машин үйлдвэрлэчихвэл сүү үйлдвэрлэх их усүр эдийн засагт байхгүй учраас 6000 галлон сүүний ашиг нь алдагдсан боломжийн өртөг болж таарах нэ дээ. График нь алдагдсан боломжийн өртгийн график нь дотроо 3 төрөлд хуваагддаг. 1-р гүтгэр, 2-р шулуун, мөн 3-р хотгор. Үүнээс гадна алдагдсан боломжийн өртөг хэмээх ойлголт Парето үр ашгийг тооцоолохыг биднээс шаардаж байдаг. Тэгвэл Парето үр ашиг гэж юу юм бэ? Үйлдвэрлэлийн хувьд авч үзвэл аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгахгүйгээр нөгөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж байгаа бол бид нөөцөө дутуу ашиглаж байна гэсэн үг л дээ. Харин аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хэмжээг хорогдуулахгүйгээр нөгөө төрлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлэх бололцоогүй болсон үед л үйлдвэрлэлийн нөөц бүрэн ашиглагдсан байна гэж үзэх бөгөөд үүнийг эдийн засагт Парето үр ашиг гэж нэрлэдэг. Парето оновчтой зарчмаар эдийн засгийн үр ашгийг хоёр талтаагаар тодорхойлдог. Парето үр ашиг нь эдийн засаг дахь бүх нөөцийг алдагдaltaгүй дайжлан ашиглах төгс өрсөлдөөний туйлын нөхцөлд тодорхойлогдож, эдийн засагт үйлдвэрлэл нь үйлдвэрлэлийн боломжийн хязгаар дээр орших төлөв байдлыг илэрхийлдэг. Мөн орлогын ихэнх хэсгийг хүмүүсийн цөөхөн эзэмшдэг болохыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл альва нийгэмд материалын баялагын 80%-ийг хүн амын 20% нь хяндаг болохыг тогтоосон байна. За одоо нэгэн жишээ авч үзье.
Сарангой бол Улаанбаатар хотын дээд зэрэглэлийн зоогийн газарт ахлах тоогоочоор ажилладаг нэгэн. Жилд 18 сая төгрөгийн цалин авдаг. Гэвч тэрээр өөрийгөө илүү их хийж чадна гэж боддог ба өөрийн бизнесийг эхлүүлэхээр шийджээ. Сарангой хоолны мухлагийг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд жилдээ ердөө 4 сая 500 мянган төгрөгийн орлого буюу цалингийнхаа 25%-ийг л олдог байсан байна. Үлдэгдэл 75% буюу 13 сая 500 мянган төгрөг нь алдагдсан боломжийн өртөг болж байгаа юм. Энэхүү байдал нь 4 жилийн турш үргэлжилж алдагдсан боломжийн өртөг нь 13 сая 500 мянган төгрөгийг 4-өөр үржүүлэх буюу 54 сая төгрөгтэй тэнцүү болж байна. Тэрээр хэрэв хуучин ажилдаа байсан бол 72 сая төгрөг олж болохоор байсан. Гэтэл 5 дахь жилээс Сарангойгийн хоолны мухлах нь мэргэжлийн байгууллагаас өндөр үнэлгээ авч ашиг орлого нь нэмэгдэх болжээ. Анхны цалингаасаа 5 дахин ихийг олдог болов. Жилийнх нь орлого нь бүр 90 саяар хэмжигдэхтэй тултал тийм ихээр шүү. Одоо Сарангой хэрв анхны тоогоочийн ажлыг хийсээр байсан бол алдагдсан боломжийнх нь өртөг нь 72 сая төгрөг байх байсныг ухаардаг. Сарангойхон ажил цаашдын бизнест нь амжилт хүсье. За ингээд та бүхэндээ алдагдсан боломжийн өртөгийн талаарх товч ойлголтыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.